Улаанбаатар хотын захирагч Батүл буруу өрүүлтэй машинуудыг бүтэнсээ өдөр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар санал асуулга яваад байгаа юм. Эхний санал асуулгын дүнгээр нийт иргэдийн 70 орчим хувь нь утгагүй шийдвэрээ гэж дүгнсэн юм а. Би бол ганц галтрагаас ганц галтрага. Энийгээс одоо галтраг гарч одоо 100 бол авах баг шүү дээ. Ганц одоо улсаар галтраг шүү дээ. Сага одоо замаа сан одоо давсан цан төгөлтөд болж өөр мал санал асуулгын гол зорилго нь нийт автослын 51 орчим хувийг нь буруу өрүүлтэй машинаас болж байна гэсэн үндэслэлийг тухайн санал болгож байгаа хүмүүст гаргаж ирээд байгаа юм. 51 орчим хувь нь осол гаргаж ийн гэдэг маань бол энэ буруу өрүүлтэй машиныг хоригдох хангалттай үндэслэл биш гэж хүмүүс тайлбарлаж байгаа юм. Батүл дарга юу буруу өрүүлтэй машин зашин яриад яваад байна. Нэг удаа санал асуудал явуулсан. Одоо хоёр дахь удаа санал асуудал явуулна гэдэг би 2 хоногийн өмнө телевизээр ч Батүл дарга ярьж илээ. Нэг удаа асуугаад хүмүүс 75%-аар үгүй гэсэн бол одоо 7 хоногийн дотор 2 дахь удаа асууна гэж юу вэ? Наатха болоо. Тийм биз дээ. Хэлийн гадаа байгаа машиныхаа асуудал руу анхаарал та.